газар хүмүүс амьдралын чанарыг адилхан болгох юм бол одоо энэ төвлөрлөл саарах юм аа гэж үзэж байна. Тийм учраас бид нар өнгөрсөн хугацаанд одоо Улаанбаатар хот болон бусад газрууд алдсан алдааг 21 аймгийнхаа төвд алдахгүй байх. Мөн хөдөөгийн сомдогч гэсэн эртнээс одоо төлөвлөлттэй болох ийм зүйлийг хийж байгаа. За тэгэхээр энэ орон сууцны хөтөлбөр хэрэгжсэн бүх хүн орон сууцтай болох биш. Бүх хүнийг орон сууцтай болгон холбогчтой доктор сумыг дэд үсчихүүлэх ёстой. Тийм учраас орон сууцны асуудлыг бол бүх нийтээр одоо хамтарчил даван туулах ёстой. Дэд үсгийн тавьд гэх юм бол амны орон сууц бий болно. Тэгэхээр амны орон сууц бол 2-3 одоо шаардлагыг тавих ёстой. Дулааны алдагдaltaй байх ёстой. Одоо их шүү гоё шүү сайхан орон сууц бариад тэгээд тэрийг одоо хадаг зүгээд найраа хийсэн өдрөөс ахуулаад дулааны алдагдaltaй байх юм бол өөрийнхөө эдийн засгийг устгаж гин ус орныхоо ч одоо дотогдомжтой байгаа энэ эрчим хүчний үе захлааны эрчим хүчийг байхгүй болгоч. Тийм учраас бид хүмүүс цаашид амны орон сууцыг юугаар дэмжих вэ гэвэл дулааны алдагдaltaгүй байгалийн гамшигт дэвсвэртэй энэ одоо нөхцлүүдийг хангаж чадах юм бол дэд үс солигдсон байх юм бол ипотекийн зээлийг олгоод явъя л гэсэн ийм байр суурьтай байна да. За тэгэхээр энэ манай говийн бүст бол одоо яг засгийн газрын 14 мегадэслийн 7 том төсөл хэрэгжин тийм ээ. За тэгэхээр ер нь бол Өмнөговь аймаг одоо Дорноговь аймаг бол өөрөө бас бие даасан ийм төсөвтэй ийм аймагуд байгаа. Хамгийн их олон одоо уул уурхайн төслүүд хэрэгждэг. Тэр утгаараа ер нь бол одоо хамгийн ажилтгууд ядуур багтаа одоо 2 аймаг бол яг харахгүй Өмнөговь аймаг, Мандал бие Дундговь аймаг байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ яг энэ уул уурхай хөгжиж байгаа. За тэрчмээ бол нөгөө цалин арай өндөр салбар шүү дээ уул уурхайн салбар тийм ээ. Энийг дагсан одоо хүмүүсийн нүүдэл бол бас нэлээд энэ Өмнөговь аймаг, Дорноговь аймаг руу ирж байгаа, сайн шант руу бас ирж байгаа. Тэгээ энийг дагаж бас олон нийгмийн асуудлууд гарч ирж байгаа. Энэ нийгмийн асуудлуудыг бас бид нар урьдчилж шийдэх зайлшгүй шаардлага байна. Яг би нэг шилжиж байгаа нөхөр нэгдүгээр хэдийгээр ажлын байр нэмэгдэж одоо цалин өндөр цалинтай ажлын байр байгаа боловч нөгөө талаар энэ уулгараад дагсан ажлын байрууд маш их эрсдэлтэй ажлын байрууд байна. Тэгэхээр одоо бид нар үйлдвэрлэлийн бас мэргэжлийн шалтгаалт хөгжний энэ даатгал дээр тогтолцоо хийхгүй бол яг одоо энэ уул уурхайн салбар, барилгын салбар, дэд үтсийн салбарууд дээр бол сүүлийн үед гарч байгаа энэ үйлдвэрлэлийн ослын тоо маш их болж байгаа. Одоо өнгөрсөн онтой харьцуулахад бараг үйлдвэрлэлийн ослын тоо 2 дахин нэмэгдэж шүү дээ тийм ээ. Тийм учраас яг одоо хүмүүс шимтгэл төлөөд байдаг мөртлөө өөрийгөө даатгуулад байдаг мөртлөө яг осол гарсан үед яг энийг эрсдлээс яаж хамгаалах вэ? За хөдөлмөрийн эрүүл мэнд буюу одоо эрсдлээс яаж урьдчилан сэргийлэх вэ? За осолд орсон иргэдийг аль болохоор одоо түргэн хугацаанд тэр хөдөлмөрийн чадрын одоо алдсан хөдөлмөрийн чадрын сэргийлэх мөн хөдөлмөрийн одоо хяналтын тогтолцоог бэхжүүлэх юм зайлшгүй шаардлага байна гэж бид нар хараад байгаа юм. Одоо бол юу гэхээр илүү үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалт хөгжснээр одоо ямар нэгэн байдлаар өгөхөд насаараа бүрөвт орчиж байгаа байхгүй. Бусад улсууд бол насаар нь бүрөвт биш яг тэр нөгөө хөдөлмөрийн чадвараа алдсан тэр нөхөн сэргээх эмчилгээг маш их сайн хийдэг, үндэсний тогтолцоог сайн хийдэг учраас бол энийг бид нар зайлшгүй одоо энэ говийн бүс буюу одоо уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа эрсдэл өндөртэй салбарууд дээр бол яг энэ үйлдвэрлэлийн ослын даатгал за мөн одоо энэ үйлдвэрлэлийн ослын урьдчилан сэргийлэх тогтолцоо осол гарсан үед маш цаг алдалгүйгээр энэ нэмлэгийн тусламж үзүүлдэг. Эргээд маш богино хугацаанд энэ алдагдсан хөдөлмөрийн чадруудын сэргээдэг энэ тогтолцоог бид нар зайлшгүй сайжруулах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Өнөөдөр өглөө би бас энэ говийн бүсийнхаа одоо хөдөлмөр халамжийн газрын удирдлагуудтай бас уулзаж олон зүйлүүдийг ярьлаа. Тэгэхээр бас их сайн зүйлүүд байна. Юу гэхээр Дорноговь аймаг, Өмнөговь аймагт бол хүнсний толон авдаг сумууд баг байхгүй болж байна. Тийм ээ. Энэ бол одоо маш сайн үзүүл.